Би ер нь тийм жижиг сажиг юмнууд ингээ хийгээд байгаа юм дургу байхгүй юу. Хөдлөлсөн шиг л хөдлөн те. Том нэг жижиг сажиг гэрэл мэрэл унтраах тийм жижигхэн асуудлуудыг би шийдмээргүй байхгүй. Тэ. Шууд том те хэдэн саяын гэрээ мэрээ те. Тийм л юм юмэрэн найзна. Яг юу юмэрэн. За сайн байцгаана уу. Kicks podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. За тэгээ наадмын дараа намар гэж энэ дугаараар бас сонирхолтой зочин орж ирж байгаа. Энэ бол Гинжин AK Mr 5000 тэгээд Гинжин Миссэм удахгүй 8 сарын 17-нд төв цэнгэлтэхэд энэ муж гэдэг тоглолтыг хийж байгаа. Тэгээ тийм болохоор та бүхэн бас энэ тоглолтыг үзээрэй. Тэгээд тоглолтыг нь бол Shopee мөн бусад платформудаас бол худалдаж авах боломжтой. За, сүн сайхыг байна. За, бэлтгэл хэр явж байна? Бэлтгэл амар байна. Амар бэлтэж जैन. Тэгээд ер нь амар завгүй байна. Ер нь бас стадионд тоглоно гэдэг чи өөрөө бас амар том нүсэр ажил юм байна. Тэгээд ер нь бол амар завгүй л энэ да. Тэг миний чи ажиллаж байгаагаар бол амар гоё зохион байгуулалтаа дээрэс нь нэмээд хоёр бас тоглолтынхон бэлтгэлээ амар гоё дистралтай клипүүд бас хийгдэж байгаа. Тийм бол амар тийм одоо хичээл зүтгэлтэй хийж байгаа харагдаж байна. Тэ ер нь хичээж ин тэгэл стадион тэр болгон тоглоод байхгүй шүү дээ. Аль болох тэгэл одоо нэг тоглож байгаа дээрээ гоё нэг халтуурсан юм биш нэг тийм гоё орлих гэж л хичээж байна. Тэгээд Гинжингээс асуумаар байгаа зүйл гэвэл энэ бас өмнө өөр подкаст дээр асуусан байж богод. Гэхдээ одоо аав болоод удаагүй байгаа. Тийм. Тэгээд аав болохдоо ер нь бол одоо төлөвлөж эцэг болсон уу? Эсвэл одоо тий одоо хүмүүс чинь ярьж штэ хүүхэд бол ерөнхийдөө бурхны бэлэг. За яг төлөвлөж бол биш ээ. Гэхдээ бас төлөвлөсөн биш ч гэсэн бас ерөнхийдөө цаг нь болцсон гэдгээ мэдчихсэн. Тэгээд цаг нь болчоод ээ шүү гэд ерөнхийдөө бас ярьж л байсан. Тэгээд ерөнхийдөө тийм нэг төлөвлөсний дайтай төлөвлөөгүй юм. Тэ. Одоо болох юм болсноор болох хэвээр. Болох хэвээр юм л яг цагтаа болсон. Тэ. Төлөвлөсөн гэдэг чинь бас болоогүй юм ч бас төлөвлөхийг хэлнэ шүү дээ. Ер нь болоогүй юм дээр хүчээр төлөвлөгөө тавьчих шүү дээ. Миний хоол ерөөхдөө төлөвлөөгүй яг л болцсон байсан, болох хэвээр юм болдгоор бол болсон гэх юм уу. Тэ. Гэхдээ яг өөрийгөө ер нь аав болоход одоо бэлэн болцсон байна. Ерөнхийдөө энэ тэ бодлоос ерөнхийдөө таалагдж байгаа яг тэр мөч хизэнээс эхэлсэн бэ? Ерөнхийдөө ер нь гэж болохыг хүсэж эхэлсэн мөч үү? Тэгэл харин яг л тухайн үеэс л ихгүй яг л 2023 оны нэг ер нь 2023 он гараад тэгэл ерөнхийдөө би чинь яг 31 мэгтэй болоо те. Тэгэл за одоо ер нь хүүхдтэй болохгүй бас оройтноо гэсэн бодлоо төрж эхлэв. Тэгээд ч ер нь амьдрал бүх юм ерөнхийдөө тэгэл яг хүүхдээ хүлээж авахд ерөнхийдөө бэлэн л байсан л та. Тэгэл эхнэр бит хоёрын бас нөгөө үерхэл чих юм уу те. Ерөнхийдөө ингээд дараачийн шатанда одоо очихгүй бол юм нэг гацаалттай байдалтай л байсан байхгүй тий. Next level рүү орох хэрэгтэй байсан. Тэгээд next level нь бол мэдээж хүүхэд. 3 жилийн өмнө хамгийн сүүлд Kicks podcast оролж исэн. Тэгэхээр чин тэр 3 дээрээ хэдэн жил нэмээд хэдэн жил ерөнхийдөө их нартайгаа ирэхэж байна. Юу математик бодлоо юм байна. Зүгээр нийтдээ хэдэн жил тий. Нийтдээ 8 жил болж байна. 8 жил. 2016-оноос хойш тий. Бүх 8 жил одоо бодохгүй. Яг хүснэр чи хариулъя гэвэл подкастаас хойш 3 жил бол 3 жилийн өмнө подкастэнд орсон бол 3 жил болж байна. Ингээд тий. Подкастнаас хойш тэрнээс өмнө 5 жил нийтдээ 8 жил. 8 жил.
Энэ талаар юу нь юу гэж бодож байна? Хүнтэй нэг 2 жил хавцаа үерхжээж цаашдаа тэр хүнтэйгээ одоо next level насан туршдаа байх уугүй юу шийдэж бодох. Энэ талаар юу гэж бодож байна? За би бол тийм хугацаагаар тэгж за тэдэн жил болсноос хойш дараа нь мараа гэдэг ч юм тийм боддггүйсэн. Ерөнхийдөө тэгэл юу нэгтэй нэг хүмүүсүүдэд хэлэхэд нэг зөвлөгөө ч гэх юм уу хэлэхэд бол нэг ямар ч хамт амьдарч үзэх хэрэгтэй те. Зүгээр гэр гэрээсээ гараад кино үзэл 2 жил болчоол за одоо ингээд суун гэж бол бас хэлж болохгүй. Тэгээ ямар ч байсан тодорхой хугацаанд хамт амьдарч хүн хамт амьдрахаар бие минийхээ одоо ерөнхийдөө бүх зүйл одоо илүү дотоо бүх юмал илүү мэдлцэж байгаа юм шүү дээ. Тэгээ хамт амьдарч үзэх хэрэгтэй. Тэгээ хамт амьдраад гой тохироод үнэхээр гой ингээ гэр бүл шиг байж чадаад байвал тэгэл ерөнхийдөө байж чадж байна л гэсэн үг байлгүй дээ. Сүүлийн үед чинь хүмүүс одоо сэтгэл зүйн болон илүү одоо тэр талаараа ингээ боловсрж байгаа. Тэгээд одоо love language одоо хайрын хэл гэдэг юм бас эрэлттэй болж эхлэв. Тэрний үеийг гэвэл одоо хүн хайраа хэрхэн илэрхийлдэг вэ? Зарим нь одоо бэлэг өгдөг, зарим нь ингээд одоо тэ чанартай цагаа өнгөрүүлэх гих мэтчлэн ч юм уу. Чиний хувьд ерөнхийдөө хайраа яаж илэрхийлдэг хүн гэж бодож байна? Хайраа юу? Хайраа тэгэл ерөнхийдөө яг энэ гэр бүлээ ингээл одоо юу гэдэг асуудал төвөг асуудалгүй те ерөнхийдөө ингээл хэрүүл маргаангүй хүссэн өмнө биелэл хүссэн хамтдаа хийн гэсэн юмнуудаа хийгээл те амлсан амлалтуудаа хүрээл тэгж явж байгаагаараа одоо ерөнхийдөө би хайртайгаа илэрхийлж байгаа л гэж бодсон. Окей, тэгэхээр нөгөө хүнийхээ төлөө одоо зүтгэл хичээл зүтгэл гаргаж тэгээд амлсан бол амлсан юмаа биелүүлж хамтдаа цагийг өнгөрөөж те тиймэрхүү байдлаар тэр нь илүү чухал болоо да. Тэгэхээс нэг шинэ iPhone гарахаар iPhone бэлгэлээл тэгсэн мөртлөө яг сэтгэл байхгүй байгаадтай юм бол бас те. Тэгээ бас сторинуудыг чинь харахаар бас хамтдаа одоо чанартай цагаа өнгөрүүлэх одоо гоё одоо хоолны газар орох ч юм уу амралтанд амрах. Тэ. Яг нь ерөнхийдөө тэгэл би угаасаа тэгэл бүх юмаа л хамт хийд юм дөө. Шавдахтаа чамд шавддаг байсан. Бараг интэн туулахтаа чамд явна тэгэл гадагшаа айл маялал түүр мөр бүх юмаа тэгэл хамтдаа л хийдэж тандаа. Би бас өөрийгөө ингэ бодонгуудаа би яг хүнд одоо гоё бэлэг өгөх дуртай. Чамд бас гоё бэлэг өгч ийсэ. Тэгэнгүүт нь бас одоо нэг юу тэгээ бас нэг юу амар гоё цагаа гоё чанартай өнгөрүүлэх дуртай. За нэг шинэ одоо хоолны газар нэгтгэх юм бол одоо хамт гоё одоо гоё юм ярилцсангуудаа хоол идэн ингээ тийх дуртай гэж ойлгосоо. Зарим хүмүүс чинь бас яг янз бүр юм шүү дээ. Одоо ингээл тэр хайрын 5 одоо language гэж үзэх юм бол одоо бэлэг өгөх нэгнийхээ төлөө одоо хичээл зүтгэл хийхтэй одоо ажиллах гэх юм уу. Тэгэнгүүт нь одоо quality time тэгээд бас одоо юу зарим хүмүүст бол одоо sex тэгээд нэг юмнууд ингээ байгаад байгаа. Тэгэнгүүт нь хосуудын дунд яг одоо нөгөө хүнийхээ одоо хайрын хэлийг мэдгүй бол тэгвэл одоо урт хугацаанд нөгөө нэг асуудлууд гарах магадaltaй яадаг үл нөгөө хүн нь одоо шүү дээ бэлэг өгөх дуртай юм бол ингээд тий iPhone бэлэг өгөөд байгаа тэгэнгүүт нөгөө хүнийх нь одоо юу баярлдгийг нь мэддэг байх хэрэгтэй шүү дээ юунд илүү дуртайг нь тий танаа хүн юу юунд дуртай вэ? Манай хүн тэгэл ер нь өөртөө цаг гаргахад л хамгийн дуртай. Тэгээ яг л өөртөө цаг гаргаал ер нь надтай хамт байх л дуртай л да. Тийм тэгэл хамт л байж ивэл тэгэл баг хаана байх нь хамаагүй те баг л бит хоёр жоклж ярьдаг ус аахгүй юу тэгэл хамт л ээжвэл баг тарин шан рууч дагаал орно гэл те тиймэрхүү тэгэл ерөнхийдөө хамт л байх дуртай тэгэл тэрийг тэгэл биелүүлдэ шүү дээ. Тэгэнгүүт нь одоо уран бүтээлч хүн зарим үед одоо амар ачааллахтай ажил ихтэй байдаг. Тэр үед бас ер нь чамайг хэрхэн ойлгодог байд? Ойлгохгүй байх. Тэгэл угаасаа үрсний дараа гинт би дуучин боллоо гэж болчаагүй шүү дээ.
Угаасаа намайг дуучин гэдгийг ерөнхийдөө мэдээж л үргэлжсэн. Тэгэхээр миний ажлыг бас ойлгохоос өөр аргагүй. Тэгэл тийм ч учраас ойлгодог юм байна. Нөгөө талаас гинжин хүнтэй ер нь бол одоо маргалдахтаа ч юм уу хэрэлдэхтэй ямар вэ? Тэрийг яаж илэрхийлдэг вэ? Таалагдахгүй хүнтэй юу эсвэл одоо чухал хүмүүстэйгээ одоо эхнэртэйгээ ч юм уу эсвэл одоо дотны найз, хамаатан, садан тэгэл ер нь нэг онцгой байхгүй. Тэгэл бусдын л адил шүү дээ. Ерөнхийдөө тэгэл тийм ер нь хэрэлдүүл хэрэлцдэг шүү гэдэг шиг. Тийм хэрэлдүүл хэрэлдэнэ. Тийм зарим хүмүүс чинь би яар нь хэрэлдэж чаддгүй маа дууга авраадаг гэтэргээл нэг янз бүр өгдөн шүү дээ. Би бол бас хэрэлдэх үедээ хэрэлдэн бас юуны толд рэпрэлээ тий. Би бол юу яадаг байсан. За нэг битгүй нэг 5 6 жилийн өмнө хүртэл бол ерөнхийдөө нэг тийм Yes Man талтай байсан ерөнхийдөө нэг дургуутслаа илэрхийлж чаддгүй. Тэгээд би баг өөрийгөө нэг ерөөсөө ер нь бол одоо хэрэлдэхээс ч юм уу одоо янз бүрийн маргалгаас ингээд шууд ингээд цухтаачдаг ерөнхийдөө conflict avoidant байсан. Тэгээ би өөрийгөө хүчлээд ер нь бол одоо тодорхой хэмжээнд нэг байр сууриа илэрхийлж одоо маргалж болсон гэж хэрүүлж болсон. Тийм шүү дээ. Тэгээл өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэ би ер нь хэрэлдэхтэй ерөнхийдөө айгүй яадаг бас зүгээр хэрэлдэх биш. Айгүй нөгөө логик талаас нь ингэж ойлгох гэж хичээдэг. Чи тэгээ бидтэй те. Тэгэхээр чин би тэгж хэлсэн учраас тэр нь тийм болсон байхгүй ойлгож байна уу. Тэгээд хэрвээ тэгээгүйсэн бол тийм байх байсан байгаа биз гэд ингээ айл болох ингэж зүгээр чи тэгээ гэж хэрүүл биш нэг юм ерөөхдөө ингэж айл болох ойлголцохын тулд хэрэлддэг гэх юм уу. Тэ зүгээр ингээ чимээгүй ажгаар чи үйл ойлголцсон үсээд байгаа байхгүй те. Одоо miscommunication л болж штэ. Хэрэлдэж чамаагүй би яг ойлголцоо тэр асуудлыг ард гарахыг хичээдэг байхгүй. Тийм учраас би хэрэлддэг байхгүй. Тэгэнгүүт нөгөө хайртай хүнтэйгээ бас яг энэ зарчмаар. Тэгээ яг л энэ зарчмаар ингээд харж юм чи ингэсэн бохгүй юу гэдээ ойлгуулахыг л хичээдэг. Тэгвэл харилцаанд чиний одоо нөгөө хайртай хүнд чинь чиний одоо давуу талууд нь юу вэ? Тэрэн дээр нь эсвэл одоо илүү ийм дээр бас суралцъя гэдэг зүйлүүд нь ямар байна? Эхлээд давуу тал ярьчих. Миний юу? Тий. Давуу тал хэм бол тэгэл би ч одоо өөрөө давуу тал шүү дээ. Мэдхгүй тэгэл би одоо миний давуу тал нь тэр мэр гэж хэлэх нь чаашаа. Тэрийг одоо нөгөө хүн маань хэлэх бах та. Би бол тий яг сул тал гэх юм бол харин бас ирүүлж гэж. Сул талыг чсэн тэр хүн л хэлэх бах та. Би яг өөрийнхөө сул тал давуу тал гэж хэлэх юм бол бас хэцүү байна. Эсвэл тэр хүн яг чиний ямар үйлдэл дээр чин одоо юу гэдэг юм блэ таалагддгүү гэдгээ илэрхийлдэг бай өмнөх ингээл арилгааудад үзэх юм бол яг би болохоор нөгөө эмоц өндөртэй юм баггүй амар эмоц өндөртэй. Тийм учраас ингээл ерөнхийдөө ингээл надаас ингээл эмоцуд янз бүрээр гардаг. Тэгэл одоо жишээ нь ингээл за надаас юм асуунгууд би ингээл шууд эмоцороо ингээд өндөр дуугарч юм хэлэх юм уу те. Тэгтээ тэр нь заавал ууралж байгаа гэсэн үг биш. Зүгээр ингээл өдөр чи тийм байхгүй юу даа гэж нэг юм нэг тэгсэн мөртлөө би яг ясан дээр уурлаад ч юм уу стресстэй ч юм уу биш. Зүгээр нэг юм эмоц өндөртэй ингээд санаа зовхгүйгээр ингээд хилчдэг. Тэнгууд нь тэр нь болохоор ингээд заримдаа би ингээд нэг амар тийм хар яр хийж байгаа юм шиг сонсогддог ч юм уу те. Нэг тиймэрхүү байдал анзаарэгддэг юм шиг байл. Ерөнхийдөө нэг одоо найзтайгаа зөвхөн энэ бол ихнэр мэхнэр биш. Зүгээр би найзтайгаа ярьж байхдаа ч гэсэн ингээд машин чинь ингээд барилж надаас юм асуугаад ингээд одоо ингээд хойно ингээд за нэг ямар ч юм те хойно нэг хүн ингээд уцаар ярьж байгаа байхгүй юу. Тэгэл би болохоор ингээд тэгж хэлээ ингэж хэлээ гэд нэг юм хэлээд өгсөн. Тэнгууд ингээд буруу яриад байгаа юм би ингээд үгүй чи надад тэгж хэлдэ гэл ингээд тэрийг бол би нэг тийм одоо ууртаагаар яг гэсэн дээр хэлээгүй зүгээр ингээд ууртаагаар хэлээгүй зүгээр эмоцтой л хэлж байгаа байхгүй тий. Эмоцтой тий сэтгэлээсээ тий. Яг зарим хүмүүс чинь ингээл нөгөө ингээл
зүгээр ингээл бас нэг хитрхи polite байгаал ерөнхийдөө ингээд дург нь үржижсэн ч гэсэн ингээл нэг жоохон ингээл чимээгүй тэгээл чээ тэргээл ийм нэг зүгээр аим nice байдэн шүү дээ. Тэр бол зөв л дөө. Би тэрийг буруу гээгүй. Би болохоор эсэргээрээ зүгээр шууд эмоцоор тухайн үед эмоцороо надад стресстэй санагдав. Би шууд стресстэй байдгаар нь шууд хилчдэг ч юм уу те. Тэгж мэгдэг бас миний жоохон сул тал байж магадгүй. Тэг ингээл нэг байнгын шууд стресстэй хэлээд байгаа юм шиг, хар яар хийгээд байгаа юм шиг те ингээл ааштай юм шиг те. Гэтэ одоо ямарваа нэг тийм стресстэй одоо мөчүүд гарч ирэх юм бол тэгэл хүн чинь яг нөгөө тэгээ ботсон шигээ төлөвлөсөн шигээ зан ашиг гарахгүй яг л тухайн одоо өөрөө ямар хүн байна тэрүүгээр л гаргана штэ. Тэгтээ яг бас амар зүгээр экстра nice хүмүүс байдаг шүү дээ. Бас хичнээн юм байсан ч гэсэн яг өөргөө контролддог ч юм уу те. Би болохоор эмоц нь өндөртэй, сэтгэл хөдлөлтэй болохоор ерөнхийдөө тэгж амар ер нь жоохон хаяад амар ууртай чилж байгаа юм шиг санагдтiin. Тэгтээ яг ясман дээр би уурлаагүй л хийж байгаа байхгүй юм те. Тэгэхээр чиний одоо эргэн дотн чамайг сайн мэддэг хүмүүс бол одоо ийм одоо өндөр эмоцтой гэдэг сэтгэл хөдлөлтэй гэдгийг мэдж байгаа. Тэгвэл анх танилцж байгаа хүмүүст бол одоо тий ямар хайшин бэ гэж бодож магадгүй бас. Тий. Тэгэд болоод ерөнхийдөө хэдэн сар одоо хүртэл болоод ер нь ямар мэдрэмж нь амьдралын юм аяг чихээр өөрчлөгдсөн бэ? Одоо манай охин 6 сартай. Тэгэл амьдралын маяг амар өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ерөнхийдөө би ингээл өөрөө айгүй их дунтдаг болж юм те. Хамт ингээл за охин бол нэг 9-9 өнгөрөөл усан доороо нэг 10 гээл унтчихж байгаа. Тэгэл би нэг араас нь 11 гээл унтчихж байгаа байхгүй. Тэгэл гадуур тэнэх минэх бол одоо бараг байхгүй болж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл гэр байна хүртэл одоо ерөнхийдөө ингээл охины юмар л дөрчиж байгаа байхгүй те. Хувц цатаагч битүү дандаа л охины юм ягаан өнгийн хувц мөвцаар тэгэл том өрөөнд охины ингээд ийм хөвтдөг дэвсгэр дээр нь тоглоомнууд тэгэл галтогооны дээр аяг маягны хажуугаар дандаа л охины өгж мөгж юм уу цэвэрлэгч юм уу те ойл руу оронгод охины юмнууд бүх юм л одоо тэгэл охины юм донд одоо охины хэрэгсэл донд одоо байж байна. Чамд ингээд эцэг хүн гэж хэлэнгүүт нь ерөөдөө ямар одоо шинж чанарууд толгоонд бууж байна? Эцэг хүн гэвэл тэгэл ерөөсөө хариуцлага л та. Зүгээр л хариуцлага. Тийм тэгэл хариуцлага гэдэг чинь хамгийн том юм нь. Тэгээ хариуцлагаасаа ингээд доошхоо ингээд саб жанрууд явж болно шүү дээ. Хариуцлага юу гэдэг те хамгаалт те. Тэгэл спорт биш те одоо тижээх шүү дээ. Тэгэл одоо юу гэдэг юм хүмүүжүүлэх те одоо бас тодорхой хэмжээнд би чинь бас нэг амьдралын багш нь болоод явна шүү дээ. Ингээл юм доошх юмнууд нь байгаа тэдний чинь хамгийн дээр нь бол зүгээр яг нэг үгээр багц ерөнхий үгээр багцлах юм бол хариуцлага л واخгүй те. Бас ингээд хүмүүсээс ингээд сонсонгууд нь бол одоо ингээд чамаа ингээд аав болсныхаа дараа ерөнхийдөө бол ингээл одоо хамт уу ингэхээр одоо үгүй гэж хэлдэг болсон. Тэгээд тэр чамд ерөнхийдөө ингээд ойлгомжтой буусна эсвэл зүгээр ингээл за одоо ерөнхийдөө өөрчлөх хэрэгтэй байна. Амьдралын юм аяга өөрчлөх хэрэгтэй байна гэж. За би ер нь бол болохоос өмнө ч ер нь тэгээ шоу моо элдв юмнуудаас ер нь бол нэлээд олдсон байсан юм даа. Зөвхөн болчиход биш. Ер нь л надад одоо тийг шоу тохмоодох нэг сонирм биш болсон байсан. Одоо тэгэл бас те тех нас маань одоо тех цаг байхгүй юм уу? Одоо ерөөсөө ингээл харсан зорилгынхаа төлөө явахгүй бол дэмий ууж идэж явах цаг надад байхгүй. Хаяа мэдээж тийм байлгүй л яг гэхдээ зүгээр ингээл зарим хүмүүс чинь бүр 5 дахь өдөр болгон гарах гал идэв штэ. 5 дахь өдөр болохоор гарах хэрэгтэй юм шиг. Тийм байха болоод бол уудсан байсан. Угаасаа. Тэг яг хөө охин гараад ирэхээр бүрч тийм л болж байгаа юм л та. Охин гараад ирэхээр хүмүүст өөрсдөө ч асуухаа болж байгаа юм л та. Болцоо одоо тэгэл хүүхэд. Тийм. Ер нь памперс солих дээр ер нь бол ямарх байна? Асуудалгүй шүү дээ. Тэгэл амархан шүү дээ. Тийм ер нь тэгэл би бас угаасаа шөндөө нэг сэрж сүүгөө удаг тэгэл тэрмэнд нь бас ирээл сүүгийг хийгээ шөндөө нэг 3-4 сүүмөг нөгөөр буцаж жоохон бүүгэлэл унтуулаад өглөө памперс баацсан байгаа гоо памперсын солиол тиймэрхүү юмнуудыг хийж амархан шүү дээ. Гэтэ яг болоог хүмүүст бол
памперс солино гэхээр угаасаа би бол бас нэг амар тийм хэцүү юм шиг санагддаг байсан гэсэн чинь ер нь бол амарх юм бэл. Охиноо ямар дугаар бүү хэлж байна? Яг манай эхнэр л нэг өөрөө зохиогоол нэг бүүвэн дуу зүгээр л байдгүй бүүвэн дуу яатсан. Тэгээ би тэрийг дуурайж бүүвэл саргаад тэгэл тэрүүгээр нь л бүүвэлдэг болчихсон. Тэг ингээ бүүвэлжсэн чинь нэг гоё аяа оронготой энэ хит дуу ичлээ штэ гэж мэдрэмж төрж байна уу юу? Үгүй тийм дуунаас бол шал өөр юм штэ. Аяа штэ тэр чинь те. Бүүвэн дуу чинь ягаад ч хийхгүй штэ. Чиний нэг юуны одоо монголчин ерөнхийдөө бол янз бүрийн ингээ хандлага байгаа. Тэгэнгүүт нь яг гэр бүлийн хувьд яг эрэгтэй хүний үүрэг ийм байгаа, эмэгтэй хүний үүрэг ийм байгаа. Энэ дээр ер нь чи ямар хуу байр суурьтай байдаг вэ? Ер нь бол эр хүн бол одоо аав бол угаасаа явж мөнгөл болох хэвээр. Тийм. Тэр бол угаасаа бараг л чулуун цэсийн үеэс л байсан юм баггүй тийм. Нөхрүүд гарч ан хөрөө хийгээд буцаж ирээд эхнэрүүд нь гэрээ төхөндөг тийм. Тэр бол угаасаа өөрчлөх аргагүй байхгүй. Одоо яг хөө зүгээр ингээл гендрийн тэгш ирэх мэрх гээл эмэгтэйчүүд нь карьер гээл одоо илүү тийм болсон шүү дээ. Тэрийг бол би үгүйсэхгүй. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүний одоо nature-д нь те одоо тэр төрөлх юунд нь угаасаа л эмэгтэй хүн гэрээ төхнөх тэр авьяас бэлэг гэх юм уу илүү уур чадвар нь угаасаа байгаа байхгүй юу? Нөхөр угаасаа гарч мөнгө олох тэр үүрэг совист нь бас угаасаа байгаа байхгүй юу? Нөхөр хормогч зүчээл ингээл шалаа угаагаал ингээл ихтнэр ингээл амар гадуур бизнес хөдөлтөөтэй бол ер нь бас тийм нэг гоё лук биш шүү дээ тий. Яаж ч сан тийм учраас би бол гэхдээ яг ихнэр ажил хийж болно шүү дээ. Би ихнэрийг ажил хийхгүй гэртээ байх хэрэгтэй гэж хэлээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол үүрэг хуваар одоо тэр чи одоо юу гэдэг вэ? Division of labor лөө. Хуваарлалт. Одоо ажлын хөдөлмөрийн хуваарлалт. Хөдөлмөрийн хуваарлалтаар заавал хуваарлах ёстой гэх юм бол угаасаа эрэгтэй нь гарч мөнгө олно, нэмэгтэй нь гэрээ төхнөж хүүхдээ одоо хүмүүс одоо том болох одоо асарч те. Тэг хэрэгтэй л байх гэж бодож байна. Гэтэ бол одоо нөгөө нэг юу одоо эрэгтэй хүн хогоо аях юм бол одоо юу яадаг тэр мэр хамаагүй штэ. Эрэгтэй хүн хогоо аях хэрэгтэй штэ. Угаасаа хогч нь юм том харууттай хүнд штэ. Бас дотор нь ингээл янз бүрийн том сав мав хоолны хаягдл маягдл гэдэг ийм томуудтай хүнд штэ. Тэрийг бол би угаасаа дандаа би хогоо айдаг угаасаа. Тэг тэр чинь бас эмэгтэй хүмүүс дүүрэхэд бол хүн ч шүү дээ. Тийм. Гэхдээ би бол тоос оруулах бол үнэхээр дурггүй. Өөр гэрийн ямар ажилд дурггүй вэ? Би ер нь гэрийн бүх ажилд дурггүй. Тийм. Гэхдээ аяхаас бас. Тийм. Хоол хаяад хийх дуртай. Гэхдээ хоол хийхдээ мах өшиглэх дурггүй. Мах өшиглэхээр амар ядаргаатай. Бусдаар ер нь нэг зүгээр нь перц давс мавсыг нь л цацж явах дуртай. Тийм. Тэг би бас ягаад гэдгүй мах хөшлөхөд дурггүй байсан. Ягаад гэвэл тэр махчин хүйтэн хатуу. Тэг би нөгөө ер нь гэрийн ажилд дурггүй болохоор мах хутга ирлэх дурггүй байхгүй юу? Хутга ирлэх дурггүй. Тэгэл манай хутгнууд хаяад эргүү болчин те. Тэгэл хэрчгээл ер нь л амарлаатай ажил шүү дээ. Тэг би бас ерөнхийдөө одоо гэрээд цэвэрлдэг. Гэхдээ гэрээд цэвэрлдэг шалтгаан гэвэл би нэг 2-7 хоног нэг удаа цэвэрлэгээ авчдаг. Тэр нь бас миний хувьд амар тийм амьдралын чанарыг нь дээшлүүлж байгаа. Ягаад гэвэл би тэр нэг цаа нэг 4-5 цаг ч юм уу 6 цаг гэрээд цэвэрлэх цаанд нь өөр юм амжуулж ийн гэж байна. Өөр юм амжуулж байгаа. Зөндөө болоо юм амжуулчихж байгаа. Гэтэ тэр амжуулж байгаа юмд тэрий чинь мөнгөөр дүүцүүлвэл нэг тодорхой хэмжээний мөнгө хийж байгаа шүү дээ тийм. Тэрийг чи буцаа цэвэрлэгчтэй гэж байгаа мэдхүү гэж. Нэр тийм биш тэгэхгүй. Тий. Гэтэ ерөнхийдөө яг нөгөө нэг юу надад тэр нь үнэхээр одоо амар байгаад ягаад гэвэл би өмнө баян гэрээ цэвэрлэж тэгтээ яг нөгөө нэг юу хүн ажил ихтэй болонгуудаа яг харин тийм ээ. Яг нэр цэвэрлж яах юм бэ угаасаа. Тий. Цэвэрлэгч дуудаад
Эсвэл их нэртэй бол их нэр нь цэвэрлчих واخ. Би нэг яг нэг нүдэн ингээ хөдөө ингээ аялж байхдаа нэг урхан шиг тийм юуны өөр хангаад нэг юу эсэ одоо зогсоол ресторантай. Тэгэл 0 руу ингээд эрэгтэй 0 руу ингээ оронгууд нь эмэгтэй 0 руу ороогүй шүү. Эрэгтэй 0 руу ингээ оронгууд нь яг нэг шилтүр дээр ингээ бичиг байсан юм. За. Их хүн цэвэрлдэг шүү гэл. За. Тэгэл би тэрийг уншиж байхдаа тэгэл эцэг хүн заваар болтыг их хүн одоо цэвэрлдэг. Тэг муухай утсан л доо. Тэг би яах гэж тэрийг одоо нэг яг уг санаа нь шүү дээ. Ингээл хүн ингээд бид бас ерхэн шээгээрээ наад чи ингээ хүн нэг нээж цэвэрлж байгаа шүү л гэдэг л юм л хэлжлээ л да тий. Мэднэ л гэсэн байна. Тий. Тэ одоо нэг одоо бүх хүн нэвтэй заавал одоо гэрээ цэвэрлэгээний тэ үйлчлэгээ ангуудаа яг шаардлагагүй. Гэхдээ яг үнэхээр одоо яг чи хаасал хийж байгаа юм бол үнэхээр нэг ажилдаа дарагдсан бол тэр бол чамд илүү зөв шийдвэр болно. Ягаад гэвэл чи тэр цагаар нь зүгээр амарч болно. Эсвэл тэр цагаар нь яг тэр цэвэрлэгээний нэг тэ 100k өгж байгаа юм бол 100k давах мөнгө олох илүү боломж байгаа байхгүй юу? Тий. Ер нь тэгээд би ч бас тэгдэм үү бит хоёр ерөөхдөө жижиг сайжаагийн одоо за нэг жоохон тоос оруулаад нэг жоохон аяг шаа зугаах ч юм уу нэг тийм жижиг сайжиг юм байвал тэгээд ингээ хоорондоо өөрсдөө ингээ цэвэрлчин би бас хаяада бас туслана шүү дээ. Хаяада тоос мос оруулна. Бүр нэг дэлб цэвэрлэн суботник гэдэг шиг ингээ дэлб цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Тийм үед бол бас бит хоёр уус цэвэрлэгч дууддаг. Аса байнгын дууддаг компани ч байгаа манай найзын цэвэрлэгээний компани бид. Тэднийхээ дуудаал бүр нөгөө юм скаф мафны буулан тохомохоо өргөж мөрч ингэ цэвэрлэхтэй. Тиймэрхүү юм дээр бол цэвэрлэгч дууддаг байгаа. Би бас юу сая шкаф бодлож авангуудаа бас яасан штэ нөгөө портер захиалангуудаа бас тэрийг шкафыг чи угсардаг хүн бас дуудаад цалинжуулаад ягаад гэвэл би хараа жил их дургуа дээрс мэд би тэр шкафыг ганцаараа угсрах гэж бас л тийм 80 олон юмар адилхан л байна. Тэгвэл би яг нэг өөрөө дургуй юм бодож байгаа асуу чи яг тэр нь бас дургуй юм шиг байна. За. Чи өстө те. Хувцаар нэхэж хийх нэг дуртай биш бах те. Тэгцтэй хийхгүй. Ерөнхийдөө ингэ шидчих гээд байдаг бах те. Тий, тэгдэг. Ороо хураах ороо яг цэмби ингэж хураадгүй бах те бас ерөнхийдөө. Гэтэ хураахгүй бол болохгүй гэж бодохоор нэг жоох ингэ тавьчин те. Тэгчдэг. Тэгээд чи ширээн дээр хогоо нэг хайдаг бах те гэж. Чихрийн цаас бас. Яг хоо тэрийг нэг 2-7 хоногт офис дүүж тэгждэг учраас. Гэтэ би хогийн хайждаг. Тэг яг хоо жижиг сайжиг бол аваа хийж штэ. Гэтэ ерөнхийдөө ингээд хөглөрүүлэх шинж маягтай байдаг юм байна те. Тий, хотлоо ярихгүй дигдэг. Тэгээд чиж машин барьдаг лөө. Үгүй. Тэгвэл тэр хамааралгүй болчих юм байна. Чи яа тийм машин дотроо юм цуглуулах. Тийм машин дотор бас ингээл ундааны сав хөглөрчгүй л байдаг шүү дээ. Тэгээ нэг мөсөн бууданд хийж аваад бүгдийг хайдаг. Ерөнхийдөө тийм. Гэхдээ яг хөө бүр заваан гэж утгатай хүмүүс те тийм заваа маан биш шүү. Усанд ордсон шүү гэж. Гэхдээ бас нөгөө нэг юу ингэж байгаа шүү дээ. Юмаа ингэж гоё ингэж тэгсэлэнгүүт нь хүн одоо тарих одоо илүү сайн ажилдаг ч юм уу эсвэл нөгөө нэг ухаантай хүмүүс юм жоохон замбрааг үйдэг гэсэн шүү дээ. Гэтэ би бол яг тийм биш. Би бол одоо хитэж тийм байгаагүй. Ямар байгаагүй гэж. Одоо нөгөө нэг бүх юмаа ингэж яг ингэж те. Юмаа бол хитэж биш ингэ нэг тэгсэлэнгүүтээ буцаагаад ингэж замбрааг удалтай болох шинжтэй. Гэхдээ бас нөгөө яадیں۔ Бас нэг OCD маань бас тэрэн дээр ажилтیں۔ Нэг цэвэрлчих юм бол юм бүр дутуу үлдээж чадахгүй. Тэгээ заавал бүр бүх юмаа цэвэрлж ийснийг санаа амарч мамрах гэдэг. Бараг нэг цэвэрлэхгүй бол цэвэрлэхгүй. Нөгөө анх нөгөө шинэ пүүд өмсөнгүүтээ нэг амар анхаарад байдаг штэ тий. Тий, нэг нуглаас гарахгүй болдог шиг. Тэгэд нэг нуглаас гарчгаа шууд тэр чигт нь хайдаг штэ тий шиг л. Шууд хаяад уу. Хаяна гэдэг нь нөгөө хөсөр хаяхгүй юу? Муухай цагаан болсон нуглаас муглаас тавсан чамааг болол. Тий. Тэгээд ийм шинж чанар. Танаа юу ч ихнэр чин ерөнхийдөө юу хийх дурггүй вэ?
Эсвэл чамайг одоо ямар дургу зүйлийг чи хийвэл чамд баярлах вэ? Би тэгээд энэ тэд нөгөө цаас мас чихэр мэхрийн цаас мас ингээд хаяад хаар дург байдаг. Эднэр хаялдаа гэдэг. Нойлын өрөөний хаалга хаахгүй гэрлээ асаалт үлдэхээр бас уурладаг. Би ер нь гэрлүүд онтраахгүй байдаг байхгүй. Тэ ер нь гэртээ ингээл гэрэлж онтраахгүй. Би ер нь тийм жижиг сажиг юмнууд ингээ хийгээд байгаа юм дургу байхгүй. Хөдлөлсөн шиг л хөдлөн те. Том. Нэг жижиг сажиг гэрэл мэрэл унтраах тийм жижигхэн асуудлуудыг би шийдмээргүй байхгүй. Тэ. Шууд том те хэдэн саяын гэрээ мэрээ те. Тийм л юм юмэрэн найзна. Ер нь тийм тэгээд ерөнхийдөө идэж уусан юм аа ингээ хурааж марахгүй байхаар уурладаг, дургуцдаг. Тэгэл тэр гэрэл мэрэл ч юм уу те. Тэгэл хувцсан дээр бол манай ихнэр бас надтай жоохон төстэй ерөнхийдөө ихгүй ингээ шитгэж идэг. Учираас намаа нэг зэмлээд идэггүй. Тэгэл ерөнхийдөө нэг тийм би нэг 3 сарын өмнө боксонд явж эхлээд тэгээд нэг боксын зайсанд тэгээд зайсан руу чи хотын төвөөс явхад амар төвжрээтэй байдаг шүү дээ. Тэгэл за нэг цагаан юмнэд сайхан дугуйтайгаа дугуй унаад явъя гээл. Тэгээд би дугуйгаа нэг удаа боксонд явчаал тэгэл өрөөнийхөө нэг гэрийнхаа нэг булан тавьчаад хувцсны үлгэр болсон шүү дээ. Яа цаа? Хувцсны үлгэр болсон. Тийм. Тэгвэл хувцсанд ингээд дээрээ тавьчихдаг. Яа нэг өглөө фитнест явангуудаа фитнесийнхаа нөгөө нэг хуцаан дээр ингээл тавьчаал тэгэл үлгүүлээл байгаа л үждэг. Би бүр хаяада ингээд гэрийнхаа өрөөнд нөгөө ажлын өрөөнд компьютер асаачаад ингээд унтраахаас залхуу өрөөд 3 мөр онцдог байхгүй юу. Ингээд хажуугаар ингээд хувцаавал яваалгаа штэ. Ингээд хараалгаа штэ. За энийг нэг унтраачих юмсан гэж бодвол тэгэл заа гээл. Тэг. Ер нь яг тийм жижиг сажиг юм дээр амар залхуу. Ер нь нөгөө надаа дургу төчхүү гэдэг үг байдэн штэ тий. Тэр надад бүр амар яг ордог байхгүй. Би бүр ингээд химэргүй байгаа юм аа бол би бүр үнэхээр хийх дургу бүр. Тэр бүр амар амархан бүр юм амар амархан байсан ч би зүгээр л тэрийг хийх дуртай юм биш л би тэгэл хийхгүй байдаг. Тийм нэг амар сул талтай байна. Төрөн чинээрээ сул тал асуусан шүү дээ. Тийм. Зарим тал дээр бас адилхан юм байна л да. Би ингээд зарим юм ингээд гэлс дорн ингээд иждэг. Тий. Дуртай юм аа. Дуртай юм аа. Тий. Дургүй юм аа бүр амар хойшлуулаа. Ер нь бас юмыг би цагийн толгойд хийдэг муу зантай. Яг нөө дедлайн нь маргааш болчих юм бол за одоо хийхгүй болохоо байлаа гэж сууж идэг. Тэгэхээр дедлайн нэг 7 хоногийн дараа мараа байх юм бол 7 хоног байгаа юм чинь ингээл яваал. Би бол яг эсрэгээр юмыг яг ингээд нөгөө нэг эрт төлөвлөх дуртай. Эрт төлөвлөнгүүтээ тэгээд яг тийм яарахгүй одоо стресстгүйгээр ингээд алхамаар хийх. Сая бол жишээ нь энэ подкастыг бол маань чинь ингээл хойшлуулаа л ах байсан бохоггүй. За ингээл хугацаа байгаа юм чинь ингээл. Тэгтэл яг ингээл өнөөдөр чинь 7 сарын 30 одоо нэг 2-ын дараа 8 сарын 1 ингээ боллоо. Тэгэнгүүт нь би бас ингээ бодвол за одоо гэлс хийхгүй бол одоо тоглолт ойрдох тусам тэгэл баригдах бүр хэцүү болно шүү дээ. Харин тийм. Чиг ингээд анх ингээд үргэлжсэн октоудаа ингээд бодонгуудаа одооны гинжин ерөнхийдөө үргэлт хэр өөрчлөгдсөн бэ? Одоо ингээ харангуудаа би залуудаа ийм байсан байх шүү дээ. Ийм одоо тэ аран шин үйлдэл гаргадаг байсан юм. Одоо харангуудаа тэр нь одоо хэрхэн өөрчлөгдсөн байна? За амар хартай байсан. Хуучин. Одоо ер нь хараагүй болцсон шүү дээ. Одоо хартай байхдаа чи тэрийг яаж илэрхийлдэг байсан? Хартай шүү дээ. Юу гэж харддаг вэ? Тооси. Зүгээр. Яах вэ тэгэл хардаал тэгэл нэг банд өөр нэг банд таньдаг найз байж харчаал хийм бол гэж бодоод мэдгээл тэгэл очиртой янз бүрийн ургуулж overthinking илүү бодож модоол те хүн хардахаараа яадаг үлээ тэр бүгдийг л хийн шүү дээ. Бодхоос нь гадна тэгэл одоо чинь ингээл Yahoo Messenger байсан шүү дээ. Тэгэл Yahoo Messenger дээр Yahoo Messenger дээр яагаад чимтэрчүүд яаж чимтээ ямар ч гэсэн ингээ 2 Messenger аккаунтаар орчиж болдог байсан бохоггүй юу. Тэгэл би бас нөгөө найз охиныхоороо ингээ орцсон өөрөөр орцсон ингээл байж гин. Тэгээд хэрвээ маа найз охин
яг хөө мессенжерээр орох юм бол миний миний орцсон байгаа гарчдаг. Хоёр газар зэрэг орох боломжгүй. Тэгэл би хизээ орох нь гэдгийг мэдхийн тулд яг орсон цагийг нь баг шууд секундын дараа мэдхийн тулд тэгж баг хүлээж идэх ч юм уу те. Тэгэл нөө яг мессенжер чинь ингээл invisible-ээр байж идэв штэ. Харагдахгүйгээр те. Тэгэл орчоол ингээл invisible орчоол ингээл над руу ингээл хаймэ гэж бичихгүй ингээл байгаа л штэ те. Би болохоор орсон мэдчихэж байгаа штэ. Миний гарч байгаа юм чаа. Тэгэл би ингээл над руу бичихгүй байгаа ингээл хадаж магаддаг ч юм уу те. Ажилгүй нийл ажил та. Тийм тэр бол яг нэг Гэхдээ хоёр аккаунтд нь ч бас баг өөрөө хөрлөгө бичвэл өөрөө хөрлөгө юу гэж нөгөө нэг найз охины аккаунтаас хөрлөгө хай гэвчиж болох юм шүү дээ тий. Болно. Тэгээ яах вэ бичиж. Найз охин биччихэ гэж бодоод ингээ өөртөө ингээ маагтаад гэж байна. Тэгээ ер нь гэхдээ тэр бол яг 16 17 тал байсан л да. 15 ч юм уу баг тийм. Тэгэл жоохон хөхтэй алийг тэрхтээ тэнэгдэхийг те. За тиймэрхүү тэгэл ерөнхийдөө хартай байсан. Тэгэл хамгийн их өөрчлөгдсөн юм бол харал байна. Тэгэл яг хаа цаашгаа өөрчлөгдсөн аран шингүүл тэгэл илүү ухаан суусан, илүү тийм юу болсон, намтай болсон, бла бла гэл янз бүр юмуд байгаа шүү дээ. Гэтэ яг хамгийн өөрчлөгдсөн яг шууд тоочны хэлэхэд бол амар хартай байжгаад хараг болсон. Одоо ингээд зарим хүмүүст ингээд ярилцсангууд хар бол окей шүү дээ. Одоо нөгөө хар одоо баг одоо тэр харилцаанд одоо гал нэмээд байгаа гэж яриад байгаа. Энэ талаар чи юу гэж бодож байна? Хар ер нь дэмэн шүү дээ. Итгэхгүй л байна гэсэн үг шүү дээ. Итгэхгүй байгаа бол хамт байж яах гэдэг юм бэ? Тэ. Би бол энэ дээр чамтай бол 100% нийлж байна. Ер нь бол ингээл амар зовлонтой шүү дээ. Ер нь хардуулах гэж юу ирэхэд байгаа шүү дээ. Тэ лай шүү дээ. Тэрний оронд үл сингл явжсэн дээр шүү дээ. Ягаад гэвэл нөгөө хартай үнэн одоо тийм юутай байгаа дутуугийн одоо мэдрэмжтэй insecurity. Тийм. Ягаад гэвэл нөгөө итгэл мэтгэл байхгүй. Тэгэл ер нь надад ч итгэхгүй, өөртөө ч итгэхгүй. Тэгэл хар сайн авчрахгүй л дээ. Яаж сайн авчрахгүй шүү дээ. Хардснараа хоёр ил аз жаргалтай амьдрахгүй л дээ. Тэгэл ялангуяа нөгөө нэг хоёулаа хамт харилцаанд байгаа учраас би биенийгээ одоо итгэж байгаа шүү гэдэг нэг тийм одоо алтан одоо гэрээ гэж хэлэх юм нэг тийм гэрээ контракт байгаа. Тэгэл аманчи тэрэндээ итгэхгүй бол тэгэл байн одоо зарим найз нартай ингээ шоудангууд нь одоо ихнэр ч юм уу найз охин ингээл нэг байнга залгаад байдаг шүү дээ тий. Юу ч ингээл нөгөөх нь аваал тэгэл ингээл за одоо нэг юу ихнэртэй нэг юу яатах юм. Нэг баримтжуулсан ингээл нэг яагаад идэв шүү дээ тий. Бид нар ингээ байж байна тэр гэж юм гэдэг. Тий. Тэгэл за яг хоо тэр бол тэгт хоёр талтай л та. Тэгэл яг үнэхээр зүгээр ахт нь хардаад байдаг тийм мэгтэйчд байгаа. Бас манай хүн бас өөрөө бас нэг ганц хоёр удаа бас эвгүй бас нэг тийм юм болж исэн болохоор итгэлээ алдсан шалгаад яадаг ч хүмүүс бас байгаа шүү дээ. Янз л. Наач бол өргөн сэтгэлээ л да. Гэхдээ яг зүгээр нийтээр нь базаад хэлэхэд бол хар бол тийм хэрэгтэй юм биш ээ. Гинжин сонсоо. Чамдас ерөнхийдөө нэг тийм all time харилцааны англиар үгэхэд байгаа юу гэдэг юм л да. Одоо non negotiable хизээч одоо ингэж болохгүй, нөгөө тал нь ингэж болохгүй, жижигсэн үгээд ингэж болохгүй тийм зүйлүүд юу байна? Тэгэх юм бол би хизээч уучлахгүй гэсэн юм гэсэн. Тий, одоо жанжин шугам одоо ингээл хитрэх. Зааг хязгаараас хитрэх. Хардах гэж. Тэгэл за мэдээж араар тавих бол угс хүн болгонд л орох байх та тий. Тийм болохоор ойлгомжтой юм яриад явах зүгээр өөр гэвэл миний хувьас арай онцгой гэж бодох юм бол та чиний хувьд юу юм? Чинийга санаа ойлгож ирэх адилхан шүү дээ тий. Миний хувьд бас юу бас одоо араар тавих бол байна.
Энэ бол одоо ойлгомжтой зүйл. Нөгөө тээгүүр бас би нэг нодон харилцаанд байхдаа юу вэ? Ягаад салж исэн бэ гэвэл ерөнхийдөө одоо жишээ нь гэтээ насны хязгаар маш байсан л да. Би одоо 32-тэй нөгөөх маань одоо 21-тэй тэгэхээр тийм нэг юу. Одоо жишээлбэл би оюутан байх үед өөрийгөө ямар байсныг мэдж байгаа. Дээрэс нэмээд оюутан хүн байхдаа ерөнхийдөө илүү нэг найз нартайгаа нийлэх юм байдаг штэ тий. Тэгэнгүүт нь одоо жишээлбэл надад цаг гаргахгүй байх ч юм уу. Тийм одоо бол юу байгаад байгаа штэ. Илүү нэг тийм шовдохгүй одоо биенийгаа гэсэн хамтдаа одоо цаг өнгөрүүлэх гэх юм уу. Тэгээд чи зөвшөөрөхгүй хизээч зөвшөөрөхгүй юм ярьж байгаа юм штэ. Тэг юу хамтдаа цагийг өнгөрөөлөх юм уу? Гэтэ би бас бодож байна яг энэ одоо нэг шууд тас хэлгээд өнгөрөөлөхөд зөвшөөрөхгүй юм хизээч. Юу. За араар тавих өөр чи юу вэж болох вэ? Тэ шууд одоо ингээд толгоноос бас бодоход бас л чанга байна штэ. Тэ ерөнхийдөө тэгэл за яг юу юм бэ штэ. Одоо жишээлбэл юу одоо нэг юу араар тавих гэхдээ бас араар тавихыг ингэж ангилж болох юм байна штэ. Одоо яг нөгөө биечлэн тэгэнгүүт нь бас араар тавихыг одоо нэг санаалах ч юм уу чат матаар ч юм уу өөр хүмүүстэй ингэнгүүтэд ингээ завдсан гэж завдах. Тэр чинь бас ерөнхийдөө нэг араар тавил гэж юм бидтэй. Тий. Одоо мэдгүй. Тийм. Гэтэ яг наа чинь тэгэл араар тавихтаа л орчиж байгаа шүү. Тий. Өөр юм гэвэл яг би чинь юу юм байна. Ээж аавтай чинь миний ээж аавтай муу харьцаатай байхыг бас хүлээж шүү. Тийм байна. Миний ээж хүндлэхгүй байхыг ч юм те. Тийм. Нэг одоо хадам ээж гэл нэг үзэлцдэг ш зарим хүмүүс те. Тийм хадам ээж гэдэг нүдээр харж тийм нэг зарим хүмүүс зарим бүрийн нэг дайснууч өгöd штэ. Тийм байхыг би бол хүлээж зөвшөөрөхгүй. Миний ээж аавтай эвтэй найртай яг гоё нэг гэр бүл шиг л байх хэвээр. Сайн нэг юм кейс хийсэн бас урлагийн тогоогоос ярий. Chris Brown аялан тоглолт хийхдээ одоо meet and greet team пакет байдаг одоо $1000 төлөнгөтэй Chris Brown-тай ингээд зураг даруулах. Тэгээ тэрэн дээр нөхөртэй ч илүү найз залуутай эмэгтэй Chris Brown-тай зураг даруулсан. Зураг даруулахдаа нөгөө Chris Brown нөгөө араас нь ингээд бүсийг ингээд бариад ингээд зураг даруулад тэгэнгүүт нь нөхөр нь ихнэр нь салцсан штэ. Тий. Тэр талаар юу гэж бодож байна? Би бол ойлгоно. Хэнийг ихнэрээ яг Крис Браун штэ. Тэ бас Крис Браунтай зүгээр нэг тийм фан байдлаар зураг авахулах юм бол би окей л юм байна. Тэглээгээд би шүү салахгүй л байна. Тэгтээ эхлээ натаа ярилцах хэрэгтэй. Харин ийм боломж байна Крис Браунтай ингэж авахулах боломж байна. Харин ингэ нэг авахулчих гэх юм бол би за бас нэг бас эрэхтэй хүн нөхөр нь байна да нэг шууд тэгээч стогоо юм биш гэхгүй. Тэгтээ эцээцэд бас ойлгоно. За үнэхээр гоё тэгж ямар бол гоё зөр хүчтэй байдлаас нь тэгмээр л окей даваа л. Юу бүр юм штэ одоо нөгөө нэг юу No Jumper гэд подкастны Agent 22 байдаг штэ тий. За мань хүн их нэртэй нэг порно мана хэлээд өөр хүмүүстэй. Тий. Тийм тэр бол угаасаа аюул та. Тэр бол хэрэгс төрж байгаа штэ тий. Гэтэ мань хүн бол тэрүүгээр бол одоо интернетийг нилээн шуугуулсан хүмүүс бол тэгтэл ер нь миний зүгээр бодож байгаа бол эрэгтэйчүүдийн дийлийнх нь тийм зүйлийг ер нь бол зөвшөөрөхгүй. Яг л энэ чинь ерөөхдөө non negotiable шүү дээ. Тийм. За өөр ч юу non negotiable эсвэл одоо нэг тийм харилцаанд асуудал үүсгэх. Тэгэл би болохоор нэг ойлгомжтой юмнууд биш нэг юм. Миний өнцгөөс нэг гинжин тэх юм бол өстой зөвшөөрөхгүй гэж хэлээ шүү дээ. Нэг юм сонин л жишээ би өөрөө юу байх вэ гэж бодоод л байлаа л та. Тэгэл тэнгууд тэгэл хамгийн сонин одоо бол тэгэл аав ээжийг хөндлөхгүй гэдэг ч юм уу. Тийм л юм байна. Тэгэхээс тэр араар тавих эсвэл зодох модох ч юм уу те. Тэд нар чи ерөнхийдөө амар obvious ойлгомжтой юм байна.
Энийг юу гэж бодож байна? Сая талханд орж ирлээ. Одоо ингээд хоёр ингээд харилцаанд ямар нэгэн асуудал байна шүү дээ, тэ? Тэрийг одоо шууд ингээд хоёулахнаа ингээд ярихгүй зүгээр одоо нэг юу одоо таньдаг найзуудтайгаа ч юм уу ингээд яриад нэг байдаг шүү дээ. Одоо ингээд байна бит хоёр гэлөө. Жишээ нь нэг юм асуудал байгаад наа. Хоорондоо ярьж уулзрахгүй жижиг гэж юм. Энэ юу н Keks podcast биш юм даа гэж. Юу хайрын дан хайр үерхэл болоод. Ер нь бол би ч айгүй хөх бүкс ярих гэж бэлдэж авч ирсэн юмсан. Яг гоо тим үед юу гэж? Тэрийг юу гэж боддог вэ ер нь? Ярилцах хоорондоо л ярилцах хэрэгтэй ш. Тэгэл би харин нөгөө түрүүн хэлсэн штэ. Яахын тулд одоо хэрэлдэж чамаагүй би одоо уучраа олохын тулд хэрэлдэж чамаагүй уучраа олохыг хичээдгээ. Гэдэг чинь тэгэл ерөнхийдөө тэгэл өөр хүмүүст биш өөрсдөө ярилцах хэрэгтэй. Үйл ойлголцол miscommunication үүсэхгүй тулд хоорондоо ярилцах хэрэгтэй хэрэлдэж чамаагүй. Эхлээд хоорондоо л ярилцах хэрэгтэй. Ер нь одоо нэг бас монголоор нэг үг байдаг штэ. Тогоон дотроо гэдэг шүү дээ. Тэр шиг бусдад асуудал яриад хэрэггүй л баг. Угаасаа тэд нэгт яг нөхцөл байдлыг бүрэн 100% ойлгохгүй, хоёрт тэд нартай чи амьдраагүй те. Тэ. Ер нь хосууд хизээ санхүүгээ ер нь ярих. Тойр ер нь хизээ одоо тэ санхүүгээ ярьж эхэлсэн. За найз нь одоо санхүү ярина гэдэг нь одоо мөнгө төгрөг тэ finance ярина гэдэг нь яа гэсэн үг. Одоо хоорондоо ч хамтдаа одоо тэ гэрийн одоо төсөв гаргана гэх юм уу одоо хамтдаа шүү энэ мөнгө одоо минийх биш бас бидний мөнгө шүү гэх тэ. Яриаг үл шүү дээ. Яг хөө зүгээр илэн далангуй болж гисэн бэ гэж өө мөнгө төгрөгөн дээр. Яг хөө тэгэл баг удаагүй дөнгөж үерхэл 2-3 сар болол ерөөхдөө нэг ерөөхдөө илэн далангуй болчихсон. Би мөнгөтэй мөнгөгүй байна тий. Тэр яриад гэхдээ өөрөө зүгээр тэ тухайн моментоор үссэн үү? Тийм тухайн моментоор мөнгөгүй болох үедээ л үсч эхэлж байгаа юм л да. Тийм нэг удаагүй шууд ерөнхийдөө тэгэл битэр чинь тэл бас нэг удаагүй ерөнхийдөө хамт бараг амьдарч эхэлсэн гэхэд хэлсдэггүй л дээ. Тийм бараг л үерхэл тэгэл жилийн дотор ихэд л ерөнхийдөө хамт хоноол нэг нийтээ байж байгаа л эхэлсэн байсан. Тэгэл нэг 2-3 жилээс нь тусдаа гараал. Одоо ерөнхийдөө яг тусдаа амьдраад 2019 онд яг тусдаа хоёулахнаа гарч эхлээд одоо 5 жил амьдарч байна. 5 жил тусдаа тийм. Одоо ер нь бол юу эхнэр гэхэр хормоо хийцэн байгаа үү те? Хорим хийгээгүй. Гэхдээ гэрэлтэй батлуулсан. Тийм. Гэрэлтэй хийцээ батлуулсан. Гэрэлтэй болохоор 23 оны хавар мавар байж магадгүй санахгүй. Тийм нэг жил хагас багс болж байгаа. Гэрэлтэй батлуулах тал дээр юу нь юу гэж боддог вэ? Зарим хүмүүс чинь ингээл одоо ялангуяа Америкт чинь тэгээ юу хоёр хүн хоорондоо хайртай юм бол окей. Заавал энэ бол зүгээр одоо тэгээ бичиг цаас штэ. Тэгтээ тэр бичиг цаас чинь бас олон юм хэрэг болж байгаа л да. Жишээ нь одоо визэнд Америкийн визэнд ороход хүртэл тэгэл эхнэр нөхөр гэдэг нь илүү давуу тал штэ тий. Одоо би чинь ахаас урилга авлаа гэхэд эхнэр нөхөр бишээвэл одоо манай эхнэр дээр тэр урилга бас хүчин төгөл төр нөлөөлөхгүй те. Эхнэр нөхөр ахын бол шууд ингээл эхнэр ингээл гих мэдчлэн зүгээр ингээд олон юм дээр бас нөлөөлнө штэ. Улсаас 600 мянган төгрөг өгөх мөх гээл. 600 мянган төгрөг өгд юм уу? Тэгдэг гэсэн штэ. Аваагүй л байна. Болцсон ч гэж магадгүй. Ямар ч дээр үед тийм сонсогдоод идэв гэсэн штэ. Хүмүүс комментэн дээр бичих байхаа өгж байгаа юм уу? Зарим нь 5 дахь өдөр шууд гэрэлтэй батлуул тий. Угаасаа тэрнээс болж хэсэг хүмүүсүүд худлаа бас амар хэлсэн гэсэн тэгж нэг мөнгө тэгжсэн. Хормоо хизээ төлөвлөж байна. Хормоо ерөнхийдөө дараа жил баг байж магадгүй. Дараа жил баг байж магадгүй. Тэр хормоо ер нь яаж төсөөлж байна одоо Монголд ч бас нэг юуны хийдөө хамгийн том одоо тий одоо төсөв их маш их одоо үнэтэй байдаг зүйлүүд хором штэ тий.
Яг би бол хормоо нэгт амар нүсэр хийхийг боддгоо. Хоёрт гадаа гоё тийм бич мэж дээр хиймээр идэг. Тийм учраас баг Монголд хийхгүй байж магадгүй. Сүүл тэр нэг фантастикийн жүжигчин нэг хаана исэн байла? Таиланд илүү. Тэр мөр амар гоё л харагдчихлаа шүү. Тиймэрхүү гадаад мадад байвал илүү гоё явахаа. Тэгээ гадаад руу ч одоо яг Монголд хийж байгаа юм шиг бүх хамаатан садан мад очиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээл ерөнхийдөө юм бас миний өсдөг цомхон хурим болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хурмаа одоо барууны маягаар их үйл одоо Монгол одоо бэр гуугаад тэгэл тэр бол ерөөсөө эхнэрийн талын ээж аав те. Мэднэ. Тэд нэр тийх ёстой гэвэл тэгэл тэр үл одоо усын уул ёсын дагна гэдэг шиг те. Бэрэг заавалгүй нах юм болгүй. Тэ. Тэднийг л одоо тэдний хэлснээр л хийн шүү дээ. Одоо би охиныг нь авч сууж байгаа юм чаа. Тийм юм байна. Тэг ерөнхийдөө манай нэг подкастын онцлог маань жоохон өөрчлөгдсөн байгаа. Ягаад гэвэл нэг анх одоо кексийн тухай хамгийн хөгжилтэй подкаст гэдэг тийм 7 нөгөөнгүүдээс тэгээ сүүлдээ ерөнхийдөө бол өөрчлөгдөөд илүү нөгөө хүмүүст харилцаа талаасаа одоо зөв ханаа олох энэ бол ер нь чухал гэж бодож байгаа. Тэгвэл монголчин зөндөө олон одоо тэ салалт байгаа. Одоо ганц бие эцэг эхчүүд маш их байгаа учраас ер нь ягаад гэвэл ингээд сүүлд нь ингээд нөгөө өөрийнхөө секс түүхүүдэд ярьсаар хагаад одоо ярих юм байхгүй болцсон тэгэнгүүт нь яг 3 жилийн өмнөх тэрнээс жааш бас би чинь 3 жил сексж байгаа шүү дээ. Шинэ гоё түүхүүд байгаа шүү дээ. Таасан шүү. Санаа чи нэттэй юм болсон. Тай сонсё л та. Хай. Эхлээд би нэг хүүхэнтэй их хараад. Тоолс юм аа. Гэтэ харилцааны талаар ярих юм бол бас сонирхолтой юм байна. Тий. Яг л нөгөө бас ерөөхдөө юм харилцааны подкаст дээр чинь нэг бол сэтгэл зүйч ч юм уу юм нэг харилцааны дээр нэг тийм мэрэгчлийн хүмүүс ингээл ярьдэн штэ. Бас жирийн ингээд над чиг шалаа өөр мэрэгчлээ рэпер ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс бас ингэж харилцааны талаар үзэл бодлоо ярьж марил бас сонирхолтой л те. Тий. Чамд бол ерөнхийдөө те стрит кред бол байгаа ш. Ягаад гэвэл 8 жил харилцаанд байгаа. Тий. Тэгэл бас нөгөө юу авах юм бас зөндөө байгаа гэж бодож байна штэ. Тэгээс эмэгтэйчүүд ингээд ерөнхийдөө тийм эмэгтэйчүүдийн комплейн гэдэг штэ гомдлоод байдаг. Нөгөө нэг юу одоо дийлэнх эмэгтэйчүүд заавал одоо тий билүүчгүй одоо харилцаанд орох. Тэгэнгүүт нь чиний хувьд ерөнхийдөө нэг тийм би бол одоо өдийг хүртэл ерөнхийдөө сингл учраас тэгэл зөвхөн билүүчтэй л секс хийдэг. Тэгэнгүүт нөгөө эрэгтэйчүүдийг нөгөө нэг юу гомдол ягаад гэвэл нөгөө нэг билгвчгүй хийхээр одоо тий мэдрэмж нөр байдаг ч юм уу ингээл тий. Тэгэнгүүт юу гэж? Тэгэнгүүт нөгөө нэг жимсэл төсөд байгаа хгүй тий ягаад гэвэл гол алдах ч юм уу. Ягаад гэвэл нөгөө эрэгтэй хүнийхээ ч юм уу одоо тий хэрэгцээнд комфортонд хийхин тулд. За. Тэгээ юу гэдэг шиг. Тэгээд асуулт нь юу юм? Чи билгвчтэй дуртай юу дургүй юу гэж ялгаа байна уу тий? Билгвчтэй, билгвчгүй ялгаа юу нэр мэдрэгдэг вэ? Яаж ч утсан билгвчхүүн л илүү мэдрэмжийг өгнө шүү дээ. Гэхдээ шаардлагатай бол одоо билгвчээ хэрэглэхээсээр аргагүй шүү дээ. Одоо жишээ нь би их нартаа гэж билгвчтэй л хийж байгаа байхгүй юу? Яагад бол жимслсний дараа хүүхд төрөөсний дараа амар хурдан хэдийн хугацаанд үлээ дээ. Амар амархан жирэмсэлдэг гэсэн. Тийм болохоор ерөөхдөө бас одоо билгвчтэй хийх ёстой гэд би билгвчтэй чинь хийж байгаа байхгүй. Тийм шаардлагаас болж билгвчтэй хийн шүү дээ. Тийм. Гэтэ ерөөхдөө зүгээр аль нь илүү вэ гэх юм бол мэдээж билгвчгүй илүү шүү дээ. Нөл ерөөхдөө тэ no brainer. Тийм. Гэтэ одоо
Blow job хийхдээ чамаа тэ бэлэвчтэй blow job хийж гинөө бэлэвчгүй юу? Бэлэвчгүй. Ааха. Тэгээ блоужобтэй бэлгэвчтэй блоужоб хийлгэх нь жоохон мангар штэ. Жоохон тэнэг штэ. Гэтэ бас амаар дамждээ штэ. Аа. Тэгээ би нэг жилд нэг 2 удаа шинжилгээ өгдөг. Тэгэл одоогийн байдлаар гайгүй л юм жоо. гайгүй байгаа. Сүлд эзэ блоуж авсан. Хийлгүүлсэн. А? За ямар ч гэсэн сарын дотор бол байсан. Яа. Гоё мó. Тэгээд ер нь ингээд аав боллоо гэдэг ерөнхийдөө эхнэр чинь чам жирэмсэн байна гэж хизээ хэлсэн. Тэгэл шууд мэдээл хийсэн баха. Оройн шууд мэдээл хийсэн баха. 4 сард март ч юм уу. Үгүй. 6 маргаан сард ч юм уу түрүү жилийн. Вау, тэгтээ яг тухайн юуныхын дараа нь шууд ингээд баг яг хөө зүгээр нөгөө тэр чин бас мэдхгүй сар мар болж байгаа штэ юм нөгөө юм ирэхээ үлээгээд. Тэгээл гэсэн чин сар боллоо юм ирсэнгүү. За хаяада хоцор дим да гэ сар хагас үлээлээ. Бараг 2 сар боллоо те. За ирдэг за энэ нэг биш болчлоо шүү гээл тест үзэж байгаа штэ. Тэл тест үзэл гараад ирлээ 2 зураас. Тэл оройно ч юм уу те. Чам тэгээд яг ингээд юуны 2 дурасын яг хилэнгүүт нь ямархуу юу гэж хэлсэн байж? За юу гэлээ тэгэл нэрэмүүгээл амар баярлал. Ягаад гэвэл угаасаа л нэг хугацаанд болцсон ингээд яг Японд байхдаа бит хоёр тэр үеийн нэг 5 сард нь Японд байсан юм аа. Тэгээд яг тэр үедээ ингээд бөөнөр ярьж мэрж хата зүгээр тойроо сууж муугаад пим уугаад ярьж идэв шүү дээ. Тэгж хата бит хоёр одоо ингээд баг хугацаанд болцсон гэж бодож байгаа гэл нөгөө хамт суужсэн хүмүүстэй хэлж ийсэн. Тэгэл тэгсэн чи яг дараа сарын дараа баг жирс гэдэг мэдсэн аахгүй. Тэгэл угаасаа амар баярлж ийсэн. Тэгэл тийм бүр амар онцгой бүр ингээл яриад тах үсэн болоогүй. Гэхдээ явж ийсэн ингээл баялаа. Өө тийм үү гэл өмсч юмсэл тэгэл яана одоо хоёлаа тэгээд ингээ аав ээж болчихж байгаа мó гэл энэ нэж минь гээл тэ. Тэгээд нэг байдаг л яг л асуудын. Тэгээ нэг эмхтэн хүн ингээ жирэмслэх үедээ хэдэн сар хүртэл хизэнээс юу секс хийхэ болдгийг. Зөв болохгүй байдгийг. Эхний 3 сарда дэмий гэдэг. Тэгээ цаашгаа баг хийх ёстой гэдэг шүү дээ. Хийх хэрэгтэй тэгж нэг савыг нэлээд ингэж нээх хэрэгтэй гэл. Тэгэхээр нөгөө жирэмсэн болсноос эхний 3 сард чамд юу н ямар хуу байсан бэ? 3 сар төвчих. Гоё л байсан шүү дээ блоу жобтай. Нэрээ тийм шүү дээ. Нэрээ шүү дээ. Тэгэхээр 3 сар тэгэнгүүт нь яг нөгөө нэг юуны эцэн тодорхой хэмжээнд бас томронгуудаа яг нэг тийм сүүлийн 9 сард ч юм уу 8 сард яадаг юм уу болдго юм уу? Секс хийхийг. Тийм, бүр төр хүртэл марг хийх ёстой гэдэг санагдаж байна. Гэтэ эм чинь өөрөө ингээд үлддэг юм уу гэж хэлдэг юм уу? Тийм. Тэгээ секс хийх хэрэгтэй шүү, мэрэгтэй шүү гэдэг шүү. Тэгжиж тэр массаж тэр онгоох юу массаж болж байгаа байхгүй юу? Манай хүзүү тэр сам авда. Нөгөө нэг юм юуны хялцангийн массаж гэж яддаг. Төрөгч байгаа хүмүүсд хялцангийн массаж гээ хийлгдэг. Тэгмэд зарим эмчнэр болохоор хялцангийн массаж хийлгэхээс илүү барыг зүгээр секс ч илүү сайн дасгал болно шүү гэж хэлж байдаг байхгүй. Тэгээд төрснөөс хойш хэдэн хоногийн туршид юу нь бол юу яадгийг секс хийж болдгоо. За маань яг тэр мэрийг сайн санахгүй нөгөө. Тэг яг сайн санахгүй. Тэгэл нэг сар 2 сардаа л болохгүйсэн байна. Сар 2 сардаа. Тийм. Тэр чинь бас нэг ойдл юу гэдэг нь те. Манай бас найз охин ихнэр юугаар кейсерээр төрсөн. Ойдл-ойдлтай гээл тийм асуудлууд байгаа учраас ерөөхдөө сар 2 сар болохгүй лсэн байх. Одоо сайн санахгүй низэнс болж эхэллээ дээ.
Ер нь бол хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байна. 2-3. Ер нь бол 2-3. надад 2 л багт болно гэж бодд юм дөө. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй. Би бас ингэж бодож байгаа. Яг хүүхдийн ганцаараа өсгөхөд арай нэг тэмдээ ганцаардна гэж бодоод байгаа. Тэгээ яг нэг 3 надад бол яг гой санагдаад байгаа яг. Ааха. 3. Чи айлаа сэтгэлээ. Би чинь олоолаа штэ. Манай аав чинь бас одоо түүхтэй гэх юм уу? Плея. Манай ээжтэй танилцахаас өмнө хоёр өөр эмэгтэйтэй 2 хүүтэй байсан. 2 хүүтэй. Тий. Нэг хүүтэй. Нэг хүүтэй. Ааха. Тэгээ манай ээжтэй галби усоор эхнэрээ болгоод тэгээ суугаад тэгээд бид тэр хоёлаа дээрээ нэг ахтай. 2 насны тэг баг 1 насны ялгаатай гэх юм амар бид тэр амар ойр төрсөн. Тэгээ манай ээж бурхан болсны дараа юу одоо манай хойд ээжтэй 4 хүүхэдтэй. Тэгэхээр бид нар нийтдээ 8 улаа. Гэхдээ бас плюс байж магадгүй гэдгийг үүсэхгүй. 1 2 4 8 юм байна тий. Damn. Ах トゥ сэрдэж чи тэгээд ах トゥ стэйгээ холбоотой байдаг. Одоо өөр ээжийн ах トゥ стэйгээ. Нэх холбоогүй байгаа. Яг нэг төрсөн ахтайгаа бол холбоотой байгаа. Төрсөн ах чаана Польш даа. Норвегид байгаа. Норвегид байгаа. Гэтэ 8 улаа байгаа. Сая DJ Vlad дээр 1000 хүүхэдтэй Голланд залуу нэвтрүүлэгт орсон. DJ Vlad. Тэгээ мань хүн Голландын дийлэнх нэг юуны өрийн шингэний одоо банкуд байдаг шүү дээ тий. Тэрэнд ингээл байнга тогтмол ингээл өгөөдөөсөө хагаад барыг одоо хүүхдийн тоон 1000 тавсан гэж боддоо. Стигүн байгаа ч тий. 1000 хүүхэдтэй гэж өөрийгөө төсөөлж байна уу? Вау. Надад л хэцүү байна хаа. Яад үл миний хүүхд төрөх юм бол би тэр хүүхд яг миний хүүхд учраас би тэрийг ингээ хайж чадахгүй байхгүй тий ингээд тоохгүй байдаг юм. Тэгж чадахгүй учраас 1000 хүүхдийн ч байна. Би 1000 уулын танд байж чадахгүйгээс хойш надад амар хэцүү байх. Тэгэл бодогдоол те. Стил тэнцээ миний хүүхд байгаад байдаг те. Тэгтэр мөр хамт байж чадахгүй шүү дээ. Тэнгүүд нь хүүхдүүдтэй нь одоо тэгээ бүгдөөнд нь уулзах болж байгаа. Тэгэл зүйлд нь тоогоо алдаал тэгэл одоо баг тэр тэгжсэнээс би яг нэг 2 хүүхдтэй тэр хоёрыгоо яг хамаг чадлаараа хайрлахыг л хичээсэн надад бол дээр. Тэр тийш үү. Ядаж нөгөө хүүхдчин эцэг ихэн айл альных нь одоо хайр хэрэгтэй. Тэр дунд нь өсөж гин түнэ зуулыг ингээл яг ингээл. За ээж би яаж бисэн гэсэн чинь ээж нь өрийн шингэний банкнаас зүгээр нэг юу аваа тэгээд. Тийм. Тэр чинь бас хуулийн хувьд бас амар сонирхолтой байна. Ягаад гэвэл 16 нас тухайн одоо өрийн шингэнээс төрсэн хүүхэд нь 16 нас хүрэнгүүтээ одоо юу миний аав хэн байсан бэ гэдэг мэдээллийг авах боломж. Тэнгүүд нь тухайн улс болгоноос яг хууль нь ямар байгаа юм бэ шалтгаалаад тэрийг одоо мэдэх боломжтой боломжгүй гэх юм уу? Ааха. Тусны одоо юу хандив шиг л адилхан л байгаа л дээ. Гэтэл бас надаа энэ бол амар тийм төвхтэй санагддаг яг тийх. Нэг талаасаа бас одоо тэ одоо нөгөө биологийн үүднээс бол юугаа үрээ үлдээх бол тэр тактик нь ингээд болж байгаа. Гэхдээ яг ингээ хүүхэн талаас ингээ болонгууд нь ингээл хүүхдээ ингээ бодонгууд нь тэ эцэггүй ч юм уу фляндрын асуудалтай ингээ бодонгууд амар хайран санагдаад байгаа. Тийш дээ. Тийм болохоор яг хөвгөлтэй секс түүхүүд юу вэ гэхгүй юу? Тийм болохоор хөвгөлтэй секс түүхүүд юу вэ? Ярий. За би ч яг тэгэл одоо нөгөө нэг хүнтэй секс гэж моно юу гэдэг лээ? Моногам штэ. Моногами штэ тий. Чамд л сонирхолтой төгөөд байгаа юм шүү. Надад уу. Тий. Гэтэ мань чинь сүүлийн 2 жил нэлээд өөрчлөгдсөн. Би чинь яг 2 жилийн өмнө Tinder ингээ бодолтой ганц би өөрөө байртай те тэгэнгүүт нь ингээл Tinder-ээр хашраадаг гэдэг хаашаа ерөнхийдөө амар тийм юу. One night бол маш зөндөөс. Тэгээ сүүлд нь тэрнээсээ хүн ингээ уйддаг юм байна штэ. One night-аас уу? За чамс би асууя. За хамгийн сүүлд
яасан юу одоо хамгийн сүүлд ингээд дунцсан юм их таалагдаагүй зөө ингээд нэг тэнийг юм ярьсан ч юм уу бүр ингээд чиний барыг дургуйч хүрсэн ч юм уу те. Тийм юм байгаа уу? Ягаад тэр яриа өрнүүлээг учраас. Тийм үү? Тий. Ер нь л яриа өрнүүлдэг юм уу? Тий, яг. Шууд ингээд мөнгө өгөөл. Гэвсэн чи ингээд найрч майраад ч юм уу ингээд хамтдаа шоудч ч юм уу тэгж мэж яахгүй юм. Үгүй. Би ерөөсөө заавд сүүлийн баг юу гэсэн 8 сар ерөөсөө шоудаагүй. Би алкогол хэрэглэхээ болчихсон. Ерөөсөө шоуддохоо болчихсон. Яриа өрнүүлээгүй секс чи одоо ингээд дүрсэлтэй яах вэ? Процесс нь. Үгүй нэг юу хийгээд удаж байгаа учраас тэгэл нэг зүгээр партнер юм уу? Угаасаа секс партнер юм уу? Тэгэхээр ерөөхдөө нэг тийм ярих шаардлага байхгүй. Юм ярьдаг юм те. Мань бол тийм секс партнертэй байж үзээгүй байхгүй. Яг зөвхөн сексийн холбоотой тийм байж үзээгүй байхгүй. Тэгэхээр ер нь яа гэм бас мэдэхгүй хүмүүстэй. Яг юм ярина л да одоо нөгөө small talk бол байна л да одоо наацаа юу байна ажны яж юм ааж ингээл. Тэгэл шууд ингээл ажны яж ингээл хуцаа тайлал. Тэгээ шууд секс гэх юм уу ер нь. Ерөнхийдөө yes. Тэгээ сэрэл мэрэл болохоор тэгэл шууд яад тийм ер нь. Шууд өнсч хүмүүсээ сэрэл нөдлөл эхэлт юм уу? Ярьж байгаа л тэгэл одоо нэг юугаараа тухайн моментоор л болно шүү дээ. Чамаас нэр өөр асуух асуулт байна уу? Гэтэ ерөнхийдөө чи одоо нөгөө би бол моногам харилцаанд итгэдэг. Тэгэнгүүт нь одоо полигам гэж харилцаа байдаг штэ. Одоо зарим эрэгтэйчүүд чинь ингэж ерөнхийдөө бол эрэгтэй хүн угаасаа цаанаасаа олон эмэгтэйчүүдийг үсдэг учраас одоо моногам харилцаа боломжгүй гэж ярьдаг. Тэгээд би бол боломжтой гэж боддог. Моногам тийм болоод явж байгаа хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Тийм тэгэл яг уу боломжгүй гэх юм бол хүн болгон одоо хизээний цагт эхнэрээ араар тавина гэсэн үг болчиход нь шүү дээ. Тийм тэгээ араар тавьдгүй эмгтээчүүд эрэгтэйчүүд зөндөл байдаг байлгүй дээ. Тэгтээ сонин бас хүмүүсүүдийн яриагаар бол яг ясан дээрээ яг араар тавилтыг ингээд статистикаар бодохоор эмгтээчүүд нь илүү их араар тавьсан байдаг гэдэг чинь тийм яриа чи тийм статистик дээр үзчихсэн үү? Яг ингээд эрэгтэйчүүд нэг араар тавьд юм шиг байдаг шүү дээ. Нийгмийн проблем гэсэн чи яг цагаад болохоор эмгтээчүүд нь ингээд мэддэггүйгээр араар амирх тавьсан. Гэтэ тэр чинь нөгөө нэг юу би саяхан нэг статистик харсан юм аа. Тэгээд сторид нь гарч ирсэн. Би нэг сэтгэл зүйчийг дагдаг тэгэнгүүтэн дээр нь янз бүрийн тийм юуны харилцаан хосын харилцааны тийм статистик тавьдаг. Тэгээд тэрэн дээр нь ерөнхийдөө 30-аас 40% гэж тийм тоо байсан эмэгтэйчүүдийн араар тавил да. Тэгтээ нөгөө юу эмэгтэй хүнийг яагаад араар тавьдаг вэ гэдгийг бас эрэгтэй хүнээс арай өөр бид яг л эрэгтэй хүн ер нь бол нөгөө хэрэгцээгээ хангах гэж одоо яагаад гэвэл эхнэртэй эрэгтэй хүн эхнэрээ араар тавингуудаа тэр нуугаа ингээл байлгаал байдаг шүү дээ. Ингээл статускуугаа хадгалаад. Түүнээс бол ерөнхийдөө гэр бүлээ хаяад явах одоо хувь нь илүү бага. Харин эмэгтэй хүний араар тавих юу гэж тайлбарладаг вэ гэвэл нөгөө харилцаандаа одоо бат биш яг шинэ харилцаа руу орохдоо яг ингээд тэ араар тавингуудаа тэр араар тавьсан хүнтэйгээ харилцаа relationship үүсгээд нөгөө нөхөр ч юм уу эсвэл тэр найз залгаас ингэ салаад ингээд өсрөө явцдаг. Илүү тэрэндээ илүү дасч басч сэтгэлтэй болдог гэж юу? Тэгээ нөгөө илүү нөгөө сэтгэлийн юу байхгүй дээ. Араар тавилт. Хайрн хүрөөд тэгэл тэнгууд одоо тэр эрэгтэй нэг ингээ араар тавьж байгаа нэг эмэгтэйтэй араар тавьж байгаа шүү дээ. Тэнгууд тэр нь болохоор гэхдээ тэр араар тавьж байгаа эрэгтэйтэйгээ тэгээ relationship үүсэхгүйгээр бас яг ингээл явуулдаал шүү дээ. Тэгэхээр бас эмэгтэйчүүдийн бас зарим нь бол тэгэл эрэгтэйчүүд хэр их араар тавьж гин эмэгтэйчүүд тэдэж инээний эмэгтэйчүүд бас тэгж дасаж масаад ингээ хамт relationship үүсэхгүйгээр зүгээр бас ингээл явуулддаг араа тийм статустаагаараа бас байгаа гэсэн үг шүү дээ. Ямар үдээ хүмүүсүрдээ Google форм явуулаад хариулаач гэх юм уу. Тийм.
Гэтэ одоо чинь одоо тэнгууд тэр эрэгтэйчдийн араар тавьсан статистикийг тэн дээр эрэгтэйчд нь хэдэн үг гэжсэн юм. Эмэгтэйчүүдийн бас эрэгтэйчүүдийнх бол хэлэхэд бол би бол мэдгүй юм байна. Тэм баримжаа санаж байгаа байхгүй юу? Тэгэхгүй maybe 50% болов something like that. Чи хэдэн үг гэж бодож байна? 50. Аа. За яг хөө мэдгүй байна. Зүгээр 50 гэж жишээгээр авахд тэгэхээр 50% нь яг нөгөө моногамаар болоод байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ эрэгтэйчдийн тал нь моногамаар болж ийн гэсэн үг болчихж байгаа юм л та. Яг хөө за 80% байлаа гэж бодъё л та. 80% нь бүр араар тавилаа гэж бодъё. Тэгэхэд 20% нь моногамаар байж болоо л байгаа байхгүй. Тэ. Тэнгууд нэг 4 тэрбум эрэгтэй хүн байлаа гэж бодоход тэрний 1 тэрбум нь бол моногамаар явдаг аа л болж тарж байгаа байхгүй тий. За тэнгууд тэд нараас зарим нь худлаа хэлсэн хүмүүс байгаа. Талыг нь худлаа хэлсэн гэж бодчих. 500 сая. 500 сая хүн бол моногамаар явж байгаа л гэсэн. 500 саяас нь бас одоо юу араар тавих гэж завдсан фейлдсэн. Завдсан за 3.1 хэнэг 300 сая хүн моногамаар явж шүү. Би бол 300 сая нэг гэсэн. Тийм кейсүүд үүдэж шүү дээ нэг юу одоо бүр Улаанбаатар ч гэсэн нэг юу хоёр их нэртэй тэгсэн мөртлөө хоёр өөр нэг юу одоо нэг давхар амьдрал өрнөд идэг. Ааха. Яг ингээл нөгөө зүгээр араар тавих байхнаад амар цовлонтой санагдаад идэг байхгүй. Тэгээл орой очиод уцаа сайлент дээр тавиал хэзээ залах чухал уу гэж айж магаал тэ ингээл том өрөнд ингээл кино үзээ сууж захтаа ингээл байнга ингээл утсан дуурангууд сандраал тэ тарихгүй дугаар залангууд яана нөгөөдөг чинь биш үсттэй гэж айж аваал тэ ахгүй онгот л ихнэр наа яа уцаа ахгүй байгаа гэх тэгээд авахтаа ингээл эрэгтэй хүн байгаасаа гэж аавангууд эмэгтэй хүн дугаараа шаачингууд бүр гэл бүр амар эвгүй болж байгаа шүү дээ. Тэгэл тэнгууд маргааш таны дуулах цаг чинь 7 цаг 30 минут ч гэж аангууд баярлаа шатж байгаа. За ойлголоо гэж бацаа тайл те. Гих мэтлэн зүгээр тийм амар стрессний амьдрал. Ер нь араар тавьдаг эсвэл явуулдаг хүмүүсээс бөөн зовлонтой амар тийм сэтгэлийн дарамттай байгаа шүү дээ. Нэг ганц тийж тавихын төлөө те. Тэр тавилт ер нь яг тэр бүх trouble асуудлуудыг дүүцхүүц worth it илүү гэдгийг бодох хэрэгтэй байхгүй тий. Тэгтээ бас нь шүү дээ те. Тэр зарим үст нь тэр адреналин, тэр допамин тэрэндээ бүр яадаг байх та тий. Одоо нөгөө кайф авдаг одоо бет тавьдаг хүмүүс шиг адилхан ингээл те. Одоо гамбл хийхийг буруу гэж мэдж байгаа. Тэгсэн мөртлөө ингээл те янз бүрийн ингээл бет тавь түүнтэй адилхан яг тэр юу. Тийм адал явдлаасаа кайф. Гэтэл аль удах хинч мэддэхгүй залахгүй байгаасаа л гэж бодно шүү дээ. Тийм залгаасаа тэгээд тэрнээс адреналин авах юмсан гэж бодохгүй шүү дээ. Битээ залгаасаа л гэж бодсон шүү дээ. Тэгэхээр ер нь амар зовлонтой тэгэл яг хариуд нь тэгж амар өдөр болгон тийм стресстэй, нервтэй, сандралтай амьдарч байгаагийн хариуд нь юу юм зүгээр нэг тавилт чааж байгаа байхгүй тий. Яг адилхан тавилт байхгүй тий. Тэгэхээр чинь их амар тийм үн цэнэгүй not worth it. Гэтэ би бас ингэж бодож байгаа чи. Ер нь бол ёо хоёр талаасаа тийм тэгээ хариуцлагатай хандаад тэгвэл ингээд хосын харилцаа моногам амжилттай байх боломжтой. Гэхдээ сайн одоо нэг танилцчих үедээ сайн фильтрдэх хэрэгтэй. Энэ хүн тохирох уу, яах уу, одоо тэ урт хугацаанд амьдраад болж гин үгүй юу гэдгээ. Тийм. Тийм байна. Тийм шүү. За тэгээд 8 сарын 17-нд тоглолт ойртож байна. Тоглолтын наан бас шинэ уран бүтээлүүд цацах байхаа. Ер нь ямар контентууд ямар бэлэг барих гэж байна. За ерөнхийдөө мэдээж шинэ клипүүд цацагтана. Миссэм битүүрийн. Тэгээд миний бас нэг соло, миссэм соло тэгээд бас нэг тийм гоё лайв сешн хийж байгаа. Нэг 5 дууны амьд хөгжимтэй. Тэр ер нь миний хамгийн одоо тийм бас гоё контентуудын нэг байх гэж бодож байгаа. Тэрийг одоо яг маргааш бичлэгийг хийнэ. Гиснээс чи завтаал ирээрээ. За тэнцээ ингээд нөгөө ерөнхийдөө юм нэг 30-аас 40 аудиенсаа ингээд нэг инфлюенсер хүмүүсүүдээр ингээд
бүрдүүлж байгаа байхгүй. Тэгээ содоо бас ирнэ. Тэгээд ан төрөд дээрээ завтаал маргааш Skytel дээр. Оо за баярлаа. Skytel-ийн дээвэр дээр нэх юм. Хідээс их. 4-өөс үү? Тий. Окей. Тэгэл яг хөө контентуудаа яан тэгэл тиймэрхүү ажлууд. Одоо тэгээ 2-7 хоног үлдчихлээ шүү дээ. Бас амар бага хугацаа үлдсэн. Цацах юмнууд хүмүүсүүдэд хүргэх юмнууд зөндөөл байна. Вау, тэгээд та бүхэн бас би угаасаа тоглолтыг чинь үзэн тэгээд манай сонсогч нар бас 8 сарын 17-нд Гинжин Миссемийн энэ мөч тоглолтыг очиж үзээрэй. Төв цэнгэлдэгтэр одоо бараг зуны маань хаалтын шоу гэж илж болно. Тэгээд ямар ч хэлсэн бол супер шоу болно. Тэгээд Гинжин Миссем хоёр бол маш шаргуу ажиллаж байгаа. Хөдөлмөрлөж байгаа тийм болохоор дэмжиж үзээрэй гэдгийг бас сонсогчдоо хэлмээр байна. Тэгээ бас Гинжин найздаа бас подкастт оролцоод цаг зав гаргасанд бас маш баярлалаа. Ерөнхийдөө амар сонирхолтой яриа өрнүүлээ. Хоёулаа яг гэдэг харилцааны тухай гой юмнууд ярьлаа. Тэгээ хоёулаа сая хэр удаа ярьчиход гэхдээ бараг нэг цаг 30. Цаг 30. Ямар урд өнгөрт юм бэ те. За тэгээд подкастэнд бас урьсанд баярлаа. Тэгээд бас Kicks podcast-ийн хамт олонд бас амжилтыг хүсэж байна. Тэгээд бүгдээрээ 8 сарын 17-нд уулзцаая. За баярлалаа. Bye.